дахиад одоо төсвүүдээ бол тодтол хийх зайлшгүй шаардлага гарчлаа. Тэгэхээр энийг бол улс орныхоо одоо хөгжлийг гэх юм уу улс орныхоо нөхцөл байдлыг бүхэлд нь томоор нь одоо маавчилж харах ийм боломж олцоод ийм хүнийг л бид нар гаргах хэрэгтэй. Нөгөө талаар бол манай засгийн газар юу намаас бол удаа дараад ярьж байгаа шүү дээ. Ер нь бол мэрэгжлийн засгийн газрыг байгуулах хэрэгтэй гэх. Мэрэгжлийн засгийн газар гэдэг маань үндсэндээ энэ салбарууд дээр юу хэрэгжүүлээд бүтээгүй, юу хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай ямар асуудлуудад одоо хаягдаад байгаа гэдэг асуудлыг томгоор нь харж идэг ийм засгийн газар байгуулах хэрэгтэй болж байгаа шүү дээ. Энэ хүрээндээ бол мэдээж одоо ганцхан ерөнхий сайдаас бүх асуудал шалтгаалдаг. Ганцхан ерөнхий сайдаас бүх асуудал одоо юу адгүй шүү дээ. Хамаардгүй. Тэгэхээр эн чинь өөрөө баг байж ш. Тэгээд энэ багийг бүхэлд нь томоор нь хар зохион байгуулж аль салбарын илүү урагшин төлөвлөх аль салбарын илүү одоо хөгжүүлэх үү гэдгийг бүхэлд нь харах ийм л хүн зайлшгүй хэрэгтэй болж байна. Хамтарсан засгийн газар бол байхын зүйтэй. Яагаад тэгэхээр анханасаа биш бас урд нь одоо ярьцлага тав хүнд өгжсэн шүү дээ. 126 гишүүнтэй хамт одоо том ийм парламент бий болсон, холимог тогтолцоо бий болсон. Энэ холимог тогтолцооны гол ач холбогдол юундаа байгаа юм? Үндсэндээ бол олон намын тогтолцоог бий болгож тэр нь хяналтанд сайжирсан. Тэр нь одоо засгийн газараа бүхэлд нь харж хинжээд ийм л засгийн газар бид нар байгуулах гэсэн. Ийм л одоо тогтолцоог бий болгож чадсан шүү дээ. Одоо өнөөдөр парламент дээр бол хэдийгээр сая ардсан намтай ингээд нэгдсэн ч гэсэн адилхан дардсан намын гишүүд чинь тодорхой саналуудаа хэлээд явж л байгаа үст. Энэ ч өөр ардчлалын том суурийг бид нар тавьж чадсан байхгүй дээ. Тэгэхээр цаашдаа бол бид нар бол ер нь хамтардаг байх хэвээр монголчууд бол биеиндээ нэг нэгнийхээ хөлөөс татаад доош нь унгаагаад байх биш нэг нэгээ дэмждэг харьсан зөвшөлтсөд хүрч чаддаг ийм засгийн газар ийм одоо парламент байх хэрэгтэй гэж харж байгаа шүү дээ. Энэ маань бол гарсан энэ маань бол цаашдаа бол мэдээж одоо энэ ирж байгаа байгууллагын засгийн газар бол мэдээж тодорхой хэмжээнд бол хамтрал бий болгож цааш явах хэрэгтэй. Дан дэлтэй байх хэрэгтэй юм уу? Хариуцлага одоо үүрэгтгэхэр ана гэж яриад байна шүү дээ тийм ээ. Таны хувьд ер нь юу гэж харж байна? Одоогийн энэ засгийн газрын үйл ажиллагааг цааш нь хэрэгжүүлээ явах одоо 14 мегаbyte өргөжлүүлэх гэж байна тийм ээ. Хариуцлагын хувьд бол одоо энэ эдийн засаг нэлээд хүнд байдал орох одоо байдал харагдаад байна. Бид нар одоо гадаад худалдаа маань одоо зогсонгүй байдалд орчод байна. Экспорт уул уурхайн бүтээгдэхүүн экспорт маань зогсонгүй байдалд орох гэдэг. Тийм болохоор ер нь бол энийг эдийн засгийг бүхэлд нь харж байна. Магадгүй 14 мега төсөө зарим төслүүдийг хэдүүлээд суглая л да. Хэдүүлээд жоохон цомхон болгоё л да. Тэгээд маш засгийн газар дээр нэлээд өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Зарим нэг яам тэр тусмаа бий бол хэлж байгаа тэр бомти яам байж 20 минутын хот яам байж тэдрийг бол цомгохтой тэр юу л нэг гэдэг юм уу хот руу нэг гэдэг юм уу эсвэл тэр зам тэр яамд нэг гэдэг юм уу ингээд цомгохтой цаашаа явахгүй энэ том хүрээгээр бид нар бол явахгүй 14 мега төсөл дотор бол хэрэгтэй зүйлүүд байгаа хувь хүнийхээ хувьд бол би бас одоо шаардлагагүй гэсэн тийм төслөөч бас байж байна тийм болохоор үндсэндээ энд бол тодтол одоо өнөөдөр бол тодтол хийхээр зайлшгүй шаардлага бий болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ тодтолыг хийх хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаар яг энэ тохирсон програма хөтөлбөрөө бол засгийн газар оруулж ирэх хэрэгтэй. Өөрөөр цомхон засгийн газар бий болох, мэрэгжлийн засгийн газар бий болох энэ тал дээр програм хөтөлбөрөө одоо оруулж иж батлуулаад явах хэрэгтэй. Одоо хэдийн зохистой гэж харж байгаа одоо цомгохтой гэхээр гэхдээ одоо шууд тоо хэлж болохгүй шүү дээ. Ер нь бол. Гэхдээ миний зүгээр бодол бол цаашдаа бид нар яамдаа бол яг цогц байдлаар нь бол үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулаад үндсэн хуулиндаа бүр зааж агаад өөрчлөлтгүйгээр нэг хэсэг явмаар байна гэсэн бодолтой байдаг. Дээрээс нэг зүйлийг хэлэхэд үндсэн хуулинд өөрчлөлт хийж явах явцад одоо эдийн засаг хөгжлийн яам гэдэг яамыг бол жишээ би бол хэдэн гишүүд бол санаачилж оруулж ирсэн. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яам бүхэлд нь улс орны хардаг тийм хэмжээнд очих хэрэгтэй байхгүй. Тэгжээж тухайн яамн дээр очиж байгаа сайд нь бол туршлагатай мэдлэгтэй яг гаргасан тэр програмаа цаашаа хэрэгжүүлэх болохоос биш шинээр орж ирэнгуутлаа урдхаа үгүйсгээд шинэ одоо юм зохион байгуулаад шинэ юм санаачилж яваад идэг ийм сайд ийм яам байх хэрэггүй. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яам дээр бүх зүйлүүдээ томоор нь 10 жилээр нь 20 жил 30 жилээр нь харж агаад програмчлаад хөтөлбөрөөр зохиогоод ингэж хаашаа явж байна. Данаштар даргыг та бинхүү одоо тухайлбал улсын хурлд одоо иргэдийн итгэлийг хүлээж орж ирсэн хүн байх ёстой мó гаднаас одоо шууд ерөнхий сайдын нэр оруулж ирэх нь ер нь хэр ер нь бол гадна дотноосоо гээд бид нэр бүр програмчлаад байх шаардлага байхгүй гэж харж байгаа. Ер нь одоо бүхэл одоо нэр гарч байгаа хүмүүстэр бол бас сайн талууч байж байна. Бас магадгүй сул тавч гэж харагдаж байгаа шүү дээ. Хүн болгон тэгш өөршөө мөндөг байна гэж байхгүй. Гэхдээ би түрүү хэлсэн. Ганцхан ерөнхий сайдаас 100% бүх асуудал хамаарахгүй. Энэ өөрөө бүхэл бүтэн засгийн газар бүхэлдээ томоороо мэрэгжлийн богоод цомхон зөв програм зохион байгуулад ингээд улсын хурлтайгаа хамтраад ажиллах зүйтэй байхаар нэг болж. Урд нь бол жишээ нь гаднаас бол ирсэн гаднаас одоо жишээ нь хөрс өх сайд бол жишээ нь гаднаас том бичлээсэн баялаар бас байсан баха ингээд ийм тохиолдол байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь зөв тэр нь буруу гэж одоо програмчлал бол шаардлагатай. Таныг засгийн газар тааж ажиллаж чиглэл та гэж байна.
Би урд нь хэлсэн шүү дээ. Одоо өнөө маргаашгүй тэгээд энэ нэг сайд болчих гээд ингээд гүүгээд ингээд одоо хамгийн юм хөмсчих гээд байгаа юм шиг ийм нөхцөл байдал бол харагдахгүй байна. Ингэж одоо гүүгээд ах шаардлага байхгүй. Ерөнхийдөө бол одоо өнөөдөр төрийн байгууллагын байнгын орон дээр байж байгаа бүх асуудлууд, төрийн холбоотой бүх асуудлуудыг бид нэр ярилцаж явж байгаа шүү. Та өөрсдөө мэдж байгаа. Тийм болохоор нэг ахтар бол ингээд одоо сандраа төвлөд яваад байгаа юм байна. За баярлалаа.